Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь бэлчээрийн дороотолд орсон байна. Үржил шингүү болсон хөрсийг хэрхэн хамгаалж сэргээх талаар өнөөдөр салбарын мэргэжилтнүүд зөвлөдлөө. Бэлчээрийн ачааллыг зохицуулах замаар байгалийн аясаар нь сэргээж нэмж дороотолохгүй байхыг гадны судлаачид зөвлөсөн байна. Бэлчээрийн дороотлоос гарахын тулд малчин өрхүүд хамтын зохион байгуулалтанд орж дундын бэлчээрээ гэрээгээр ашиглах хэрэгтэй. Мөн малын тоотлохонд бус чанарт анхаарч хамгийн багадаа жилд 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн дороотлоос сэргийлэх хэрэгтэйг судлаачид сануулж байна. Бэлчээрээ сэлгэж ашиглах, бэлчээрийн ургамалд сэргэн ургах боломжийг нь олох хэрэгтэй. Зуны турш одоо 3 сарын хугацаанд богино хугацаагаар ч сэлгэх хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр бол одоо ихэнх нутгуудын хувьд сэлгэх бэлчээр хомс одоо усгүй тодорхой хэмжээний бэлчээр үлдсэн. За тэрнээс их одоо энэ байгаа бэлчээртэй ингэж шахаж одоо суурьшсан байгаа. За тийм учраас нөгөө нэг хоёр дахь зам нь юу вэ гэвэл малын тов одоо даацсан тохируулах гэсэн л нэг одоо ажил үлдэж байгаа. Дороотсон хөрсийг сэргийх чадвараар нь ангилах хэрэгтэй. Хамгийн гол нь байгалийн аясаар нь сэргээх нь чухал. Хэрвээ нэмж дороотуулахгүй байж чадвал 3-5 жилийн дотор эргээд сэргийх боломжтой. Нэг малын идэх талбайд 4-5 мал байгаа нь хөрсийг төдий чинээ дороотуулж байдаг. За төвийн бус нутгаар бэлчээрийн дороотол хамгийн их байна. Ялангуяа цуслан намаржааны бэлчээр их дороотож байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. За 1990 онд бол манайх нэг 5 сая гаруй толгой ямаатай байсан бол одоо 27 сая ямаатай болсон байт юм байна. За 25 сая малтай байсан бол өнөөдрийн байдлаар 66.5 сая толгой мал оны ихэнд тоологдсон. За эдийн 7 сард за хагас жилээс өмнө бол 22.4 сая толгой одоо мал хүлээ авсан байна. Төл хүлээ авсан. Ингээд Монголын бэлчээр дээр бол 80 гаруй сая толгой мал бол байна. За хамгийн гол асуудал юу вэ нөхөр? Ерөөсөө энэ бэлчээрийн баацад тохируулан одоо ямааны тоо толгойг бол бас одоо цөөрүүлэхийн бодлого бол явж байгаа. Бэлчээр ашиглалтыг зохистой төвшөнд зохион байгуулахад хариуцлагын тогтолцоо чухал. Тухайлбал бэлчээрийн гол ашиглагч болох малчдыг бэлчээрээ зөв хуваарлан ашиглахад орон нутгийн удирдлагууд анхаарах ёстойг хуралд оролцогчид хэлж байсан юм.